Ердөө ганц минут сонсоод үзээрэй. 1980-90-ад оныхны пророо болох Пингу. Пингу нь 1986 оны 5 дугаар сарын 28-нд анхны ангид цацагдсан гэн. Тэгвэл уг хүүхэлдэйг хэрхэн хийсэн юм бол уг хүүхэлдэйг хийхэд тийм чамар биш байсан гэн. Учир нь 10 секундын турш бичгээд 7 хоног болдог байсан гэн. Пингуны stop motion animation бөгөөд тэр дундаасаа puppet animation юм. Пингу clay animation гэдэг боловч puppet animation-тэй илүү ойр. Учир нь clay animation шавраа хөргөдөг бол puppet animation нь хүүхэлдэйнийхээ дүрс үйл хөдлөлийг олон өөр төрлөөр хийгээд хүүхэлдэйн дээрээ сольж хийдэг. Пингугийн ихэнх хэсгийг puppet animation-аар хийсэн. Пингу хүүхэлдэйг хийхэд 1 секундэд 24 дүрс шаардлагатай байдаг. 1 минутанд 1440 дүрс шаардлагатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл ердөө ганц минутын дүрс бичгээд 1440 удаа пингугийн толгойгоор хөлийг сольж байршуулдаг гэсэн үг. Уг хүүхэлдэйг бүтээхэд бие нь гэхэд 729 ширхэг, толгой нь 888 ширхэг, гар нь 327 ширхэг байсан гэв. Энэ бүгдийг нэг дүрс болгон дээр сольж 1980-90-ад оныхны пророо болох Пингу бүтэж байжээ.